төргийн үзэгчдээ Bon Appetit нэвтрүүлэг шинэ оныхоо анхны дугаарыг үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. Энэ удаагийнхаа зочныг та бүхэн танилцуулахдаа туйл их таатай байна. За энэ хүн бол Монгол Суу ухааны Монокод Академийн захирал, доктор Бат Отхон байгаа. За таныг тайлбарлаа өрье. За шинэ оны минь төргий. За шинэ оны минь. Удахгүй болж байгаа сар шинийн минь төргий. За дараагийн 7 хоногт сар шинэ боллоо. Тий. Монголчууд чинь сая 1 сарын 1-нд шинэ оноо ухтаад авчлаа. Одоо шинэ жилээ ухаж байгаа. Ааха. Тий. За мэдээж ямар жил ирж байгаа болоо яг таны хувьд? Хөх морин жил гэж сонссон. Тий. Тэгээд би чинь нохоо жилтэй, морин жил миний ивэл жил. Тэгээд хөх морин чинь хөх морио унаад хөх монголчууд хөх тэнгэрлүүгээ цойлох жил байх л гэж бодож байгаа шүү. Ямар сайхан юм бэ. За сар шиндээ яаж бэлдэж байна? Яг хөө тэгэл нэгч бэлдэх завч гарсангүй. Тэгтээ яг хөө бас ор хоосонгүй тэгэл ямар ч байсан ууцтайгаа боовтойгоо цагаа идэх тэгэл сууж идэх бусдын тэгэл амжих багт. Тий. Ер нь тэгээд манайхан чи ярих юм байна штэ. Сар шинэ хэцүү хүндрэлтэй болоод байна гэд. Ерөөсөө болохоос өмнө сарын өмнөөс эхлээл муу талаас нь яриад эхэлхий. Билэгсэлтэй яах вэ? Хоол хүнс хэцүү байна гэл. Та бол энэний эсрэг ярина үстэй. Мэдээж би чинь болвол цагаан сараа өсто нөгөө өгийг гэвэл ганцаасаа уйлыг гэвэл сохроосоо өгчээр би зүгээр өсто мөнгөгүй байсан ч зээлж байгаа ч улсын хийхийг төлөө явдаг. Яагаад гэвэл цагаан сар чинь нөгөө жилдээ ямар байсан шинэлэхэд харагдаг. Залуудаа ямар байсан нөтлөхөд харагдаг гэж. Тэр жилдээ ажил хөдөлмөргүй, арчаагүй, анкаагүй, орлогогүй, баялаггүй байсан бол тэгэл ууцаа тавьж чадахгүй, идээгээ засч чадахгүй, амтэн хүнд хураасан буйнаа түгээж чадахгүй тэгэл хуухай мажал муугаа хилээ суух байх л та. Тийм учраас монголчууд бол цагаан сарын шинийн нэгний өглөө идээ будаа илбэг ариун цэвэр одоо гигэн цагаан те бүх юм сайхан байсан жилээрээ тэр 3 өдрийнх нь энерги бүтэн жилээ даадаг. Жилийнхэн бүх буян заяаг дуудаж ирдэг гэж үздэг л дээ. Тийм учраас бол монголчууд бол шинэ жилийг харахгүй хийчихэд цагаан сараа үндснийхээ юмыг хараач хийгээд байгаа. Тэгээд нөгөө муу хараал зүхэл тэгэл 9 шидийн муу үг хэлж хагаад хийхээр цагаан сар нь өгөөж өгөхгүй байна. Гэтэл хүний шинэ жилийг Христосын баярыг болохоор зэрэг жигтэйхэн хараах юм байхгүй өстө баяр баясгалантай хийчих байхгүй. Уг нь бол шинэ жилийг нэг хийгээд байхгүй, нэг ач холбогдол өгөөд байхгүй. Цагаан сарда ач холбогдол өгөөж өстө хөл хөрцөг алдаад өстө сайн сайхан бүхнээ дуудаж хагаад цагаан сараа хийчих юм бол жилийнхээ буян заяаг дуудаж ирдэг учраас цагаан сараа сайн хийх хэрэгтэй байгаа юм л та. Одохгүй тийм болох байхаа. Тэгэх бах. Тий, сайн цаг ирж яваа тийм ээ. Тий. Ямар сайхан юм бэ. Ингээд мингээ зогсноо санагдав. Сайхан юм ярингууд чи сэтгэл хонгоогоо уучраа явчих юм байна шүү дээ. Одоо тэгээд шинэ он 14 он гарчлаа. Одоо шинэ жил хөх морин жил гарах гэж байна. Энэ хоёрын одоо энэ одоо цаг үе дээр бол хэдүүлээ сайн сайхан юм ал дуудаж сайн сайхан юм ал ярина шүү. Яг үнэ тий. За тэгээд Монгол Суу ухааныг дэлхийд дахинд таниулж дэлхийд гаргаж ирнэ гэдэг бол их хөдөлмөр хүч шаардсан, их төвчээр шаардсан ажил. Тэгээ энэ ихнөр ажлыг амжуулж байгаа. За тэгээ энэ зам руу одоо үнэнчээр орчихсон явж байгаа танд их баярлж явдаг шүү. За гэлээ. За өнөөдөр хоёул ямар хоол хийх юм? Одоо энэ чинь цагаан сар болох гэж байна. Тий, тэгээ одоо сайхан банштай цай хийл гэж бодож шүү. За сайхан. Одоо цагаан сараар чи хүн болгон цайныхаа 5 тансгийн дээд болсон цайныхаа дээжийг орж ирсэн зочин гिचэндээ хамгийн түрүүн барьдаг. Тэнгэр хангаатаа өргөдөг, уул усандаа өргөдөг. Тэгээ дараагаар нь сайхан бууз баншаад илэгдэг, идээ будаагаад илэгдэг. Тэгээ бүгдийг нэгтгэхэд одоо өөрөөр хэлбэл өнөөдрийн нэвтрүүлгээр хоёулаа нийт 2.9 сая монголчуудаа цагаан сарынхаа одоо 25 дугаар сууг телевизийн идээ ундаа одоо цагаан сарын бууз банш бүгд илүүгчий гэж бодлоо шүү дээ. Тэгээ нөгөө бөөнөр нүртэл өрнүүлэгчээд бүгдийг нэг хийгээл банштай цай. Тэгэл бүгд илүүгч тий. Тэгээ монголчуудаа дайлал гэж бодлоо. Яг үнэ. Манай үзэгчид бол банштай цайг андахгүй нутгийн заншилт хийж байгаа, уламжлалт хийж байгаа. Харин өнөөдөр харин Бат Отхон яаж хийдэг юм бол гэдэг бас их сонирн байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг намаагч бас энэ Монгол суугаа ярьдаг болохоор энэ ер нь гэртээ хоол хийдэг ч юм уу ч юм уу тий. Бараг нөгөө утас зүү холбогддог юм уу бараг энэ ганж гамбанц холбогддог юм уу тий. Махны мод хутга холбогддог ч юм уу гэж хоолмохын дээр холбоно л да. Энэ хар нялхаасаа хийж өссөн ажил боо борцог тэгэл хоол унд бантан хуушур бүгдийг л хийж өслөө тэгээд тэгээ сэлэнгэд өссөн болохоор нөгөө бүрээд аж ахуйгаас Оросын хоолууд, Европ зүгийн хоолуудыг ч ерөөдөө хийчин. Бүрээд талах их үү? Үгүй яг хийчин. Талахыг бол талахыг сайхан байран гамбирыг ч барьчихна. Ерөөсөө айл айл. Тэгээ би бол хоол тал дээр бол ер нь хүмүүнийг бол өлсөхгүй шүү. Ямар сайхан юм. Тэгээд яг би сурсан юм гэдэг тийм ийм сайхан шүү тий. Би чинь өөрөө Сэлэнг аймгийн Орхон тус өмнө төрж өссөн ч гэсэн миний аав чинь
Ховд аймгийн Эрдэнэ сумын өөлт хүн. Манай ээж чинь Говьлтай аймгийн Бугц сумын халах хүн. Би чинь ерөөхдөө гарал үүслийн үед баруун алтан хөнгөт байхгүй. Тэгэхээр энэ банштай цай чи өнөөдөр баруун алтан банштай цай хийгдэ. За. Хамтран зохион байгуулагч Бродвей Сүжээстраа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олена. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шим Артишок. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Wellness. Бид хоёр цагаа хэмнээд цайгаа гал дээр тавьчих. Цай бол их сайхан даригт буцалж юм тий. Тэгээ ирэх 14 онд ийм гоё өнгөтэй цай энэ хараа. Тэгээ 14 онд бүх юм тунгалаг ийм сайхан аахтай үертэй сайхан байх байх л та. Ер нь Монгол эмэгтэй хүн бол өглөө босоод 5 тансгийн дээд гэдгийн цайг. Тэр нь юу гэхээр ус, идэ, давс, эрдэс, сүү, шар тос гэдэг энэ 5 зүйл ор цайгаж чаддаг. Энэ 5 тансгийн дээд гэдэг. Яагаад 5 тансаг гэхээр энэ 5 зүйл тавуулаа молекулын бүтсэн гурвалжин пирамид байдаг. Тийм учраас мэдээллийг бүгдийг өөртөө шингээж авдаг. Тийм учраас 5 тансгийн дээд. Тэгээд хүнс гэдэг үг чинь хүн эс гэсэн үг. хүн эс. Тий. Хүний эсийн амьтны эсээс ялгарх онцлог нь хүний эсийг тойроод мэдээллийн орн байдаг. Дэлхийг тойроод агаар мандал байдаг шиг хүний эсийг тойроо мэдээллийн орн. Тэгэхээр хүний эс бол хоолоор тижигдэх биш хүнсээр тижигдэх гэсэн. Тийм учраас хүний одоо хоол тижээлийг хүнс тижээл гэдэг. Амьтныхыг хоол тижээл гэдэг. Ялгаан тэр. Өнөөдөр бид нар амьтан шиг хоол тижээлийн тухай яриад байгаа байхгүй. Хүнс тижээл гэж ярих хэрэгтэй. Мал дээр амьтан дээр хоол тижээл гэж ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нар хүн эс гэдэг үгний цаанаас хүнс гэдэг үгний цаана мэдээлэл идж байгаа шүү гэсэн санаа. Тэгэхээр Монгол эмэгтэй хүн яадаг вэ? 5 тансгийн дээд энэ дандаа гурвалжин бүтцтэй пирамид тэр нь хамгийн сайн мэдээллүүдийг өөртөө шингээж авдаг. Одоо усныхыг бид нар мэднэ шүү дээ. Тэрнээс адилхан шар тос, энэ цай, эрдэс бүгд адилхан, сүү адилхан. Тэгэхээр 5 тансгийн дээдээ нийлүүлж сайхан цайгаа чанаад тэгээд 100 тооноо өргөж 108 удаа самарна. Тийм шүү дээ. Тэр одоо бас тийм. Тэгээд самаавал самарах. Тийм. Тэгээд самарч явах орондоо тэнгэр газар минь, уул ус минь, нутаг орон минь, эцэг дээдс минь, тэ хань нөхөр минь, үр хүүхэд минь тэгж ажиллан бүтэг, тэгж амгалан төвшин байг бүх юмаа инлүүгээ эмхтэй хүн шивш одоо өрөөж идэг. Тэгээ нөө өрөөл чинь энэ чинь мэдээлэл шүү дээ. Энэ рүү орохоор зэрэг нөө мэдээ сайн мэдээлэл. Тэгээ гаргаж ирээд ууд тэнгэр газар уул ус бүх юм нутаг орондоо өргөчгөөд, овоо ууландаа өргөчгөөд орж ирээд дээжийн нөхөртөө барина. Дараа нь хүр хүүхэдтэй барина. Тэр сайхан мэдээлэл шингэсэн цайгийг чи уугаад гарсан эр хүний хэмэр заяа өөдөө ажил үүсгэн бүтэмжтэй өр хүүхэд нь төлөв төвшин хүмүүжилтэй эрдэмтэй ухаантай төвшин явдаг. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шим Артишок. 5 тансгийн дээд энэ дандаа гурвалжин бүтцтэй пирамид тэр нь хамгийн сайн мэдээллүүдийг өөртөө шингээж авдаг. Одоо усныхыг бид нар мэднэ шүү дээ. Тэрнээс адилхан шар тос, энэ цай, эрдэс бүгд адилхан, сүү адилхан. Тэгэхээр 5 тансгийн дээдээ нийлүүлж сайхан цайгаа чанаад тэгээд 100 тооноо өргөж 108 удаа самарна. Тийм шүү дээ. Тэр одоо бас тийм. Тэгээд самаавал самарах. Тийм. Тэгээд самарч явах орондоо тэнгэр газар минь, уул ус минь, нутаг орон минь, эцэг дээдс минь, тэ хань нөхөр минь, үр хүүхэд минь тэгж ажиллан бүтэг, тэгж амгалан төвшин байг бүх юмаа инлүүгээ эмхтэй хүн шивш одоо өрөөж идэг. Тэгээ нөө өрөөл чинь энэ чинь мэдээлэл шүү дээ. Энэ рүү орохоор зэрэг нөө мэдээлэл сайн мэдээлэл. Тэгээ гаргаж ирээд ууд тэнгэр газар уул ус бүх юм нутаг орондоо өргөчгөөд, овоо ууландаа өргөчгөөд орж ирээд дээжийн нөхөртөө барина. Дараа нь хүр хүүхэдтэй барина. Тэр сайхан мэдээлэл шингэсэн цайгийг чи уугаад гарсан эр хүний хэмэр заяа өөдөө ажил үүсгэн бүтэмжтэй өр хүүхэд нь төлөв төвшин хүмүүжилтэй эрдэмтэй ухаантай төвшин явдаг. Өрх гэр өөрөө зөв төвшин байдаг. Тэгээ энэ цайгаараа л Монгол эмэгтэй хүн чинь ингээл дандаа сайн мэдээллийг дамжуулж идэг. За цаг хэмнээд жаахан баяшныхаа махыг татсан байгаа. Одоо тэгтээ араас нь дахиад татна. Та нэлийн жижигхэн гоё жигчхэн тийм биш үү? За тэгээ 2 сав бэлтчихэд байгаа бодвол тийшээ жаахан хуурах гад байна тийм үү? Хийцэн тий. Одоо энэ гадаадынхан ч манайхныг тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Энэ монголчуудын цайн гэж баг хоол шиг гэж. За. Тий. Тэгэхээр монголчууд ч нь бол энэ өдрийн 3 хоолдог ёс чинь бол энэ суурин иргэншлийн ёс. Өглөө өдөр орой гэж. Монголчууд бол өглөө нэг сайн цайлж аваад нэг сайн ч байх уу нэг 2 боорцог ч юм уу 2 хуруут ч юм уу идчихэл тэгэл нэг 2 аяг сүтээ цай залгилна. Тэгэл малаа тугаагаар авчих. Өдөр чи явна. Орой ирэл малаа өвлийн цаг гэж үзэхэд малаа хотлуулчаал өөхтөө тостоо махаач ханж идэл 4-5 цагийн үед малаа хотлуулаад яг нар жаргал нь харах болно. Тэгэл орой унтахынхаа үед сайхан арт цагаагаа араас нууч. Ингээ өдрийн нэг л хоолдог арт юм. Тэгэхээр зэрэг тэр хоолтондоо нүнжигтэй мэдчихэд бус цагт нь цэвэрлэгээ хийчихдэг. Нэг хэсэг бол ийм шууган гарлаа шүү дээ. Ерөөсөө энэ хүмүүс одоо сүү мах 2 нийлүүлэхээр
болдоггүй тий. Гэхдээ тэгвэл сүүн тэжээлтэн амтны аймаг гэдэг тустай аймаг байна. Тэгэхээр сүүн тэжээлтэн амтны аймгийн гол төлөөлөл бид нар байна тий. Өнөөдөр эхийн бие гэдэг чинь мах цус мөн биз? Тэр мах цусны дотроос урсаж гарч ирсэн сүү гөхөд хүүхэд амьдарч байгаа биз? Тий. Гэхдээ тэгээд одоо ийм байгалийн хуулийн эсрэг юм ярьдаг хүмүүстэй би бүр ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд хэрвээ сүү мах хоёр зэрэгцүүлж хэрэгжилснээрээ үхдэг бол одоо энэ үе монголчууд бүгд үхэл яраад дуусахгүй яа. Бүгдээрээ л тий дандаа баянтай цэдэж үсэх. Тэгэхээр ер нь бол энэ ямар нэг мэдлэг байж болно. Ямар ч салбарын ямар ч чиглэлийн мэдлэг байж болно. Тэгээ мэдлэгийг шүүдэг тунгаад ухаан хэрэгтэй. Тэгээ ямар нөхцөлд, ямар орчин. Гэхдээ энэ эхийн сүү чинь хүний махан дотроос л урсж гарч ирж шүү дээ. Тэгээд хүүхдээ нялх нэраа хүүхдээ тижээгээд болж явах тижээл өгөөд тэтгээд хүнс болгоод сайхан болгоод болж явахад ч одоо бид нар өнөөдөр ийм яриад зогсож байдаг чинь мэдээлэл сайхан шүү. Одоо өнөөдөр ч бас мэдээлэл хангалттай олддог болжээ. Ганцхан мэдээллийг шүүх чадвар дутдаг болсон байна. Ер нь тэгээ монголчууд бол байгалаар багшлуулдаг, амьдралаар багшлуулдаг, эцэг дээцээрээ багшлуулдаг. Хэн нэг Жой Жоноор юм уу? Нэг одоо Ли Огтнор ч юм уу багшлуулж байгааг бол ард юм байхгүй. Петр Антоноор багшлуулж байгааг ард юм. Ерөөсөө л байгалаар амьдралаар багшлуулдаг. Тэгээ амьдралаар шалгах хэрэгтэй. Альва мэдлэгийг бол. Тэгжээж үнэн бодлон те буруу зөв нь ялгарна шүү дээ. За би танд нэг сайхан халуун шүл уулгаах юм. Энэ юуны шүл юм? За Oriflame хамт олон. За. Шведийн Wellness гэдэг нэг цувралыг оруулж ирсэн байгаа. Энэ болохоор цэвэр эрдэс бодис уургаар баялаг. Манай Oriflame хамт олон ийм шинэ бүтээгдэхүүн оруулж ирсэн. За баярлалаа. Энэ Oriflame хамт олон бас энэ Монголын ард түмний эрүүл байх, эрүүл оршин амьдрах, бас сайн сайхан өнгөлөг зүслэг байхад бас их хөв нэмрээ оруулж байгаа хамт олон гэж би бас боддгийг. Өөрөө хэдийгээр хэрэгэлдэг ч гэсэн би бас тэгж л бодож явдаг. Тэгээ хүн өөрийнхөө хийж байгаа, бодож байгаа, сэтгэж байгаагаар их орондоо өнөөдрийн энэ Монгол улс үндэстэндээ нэмэр болох гол зүтгэж ийн л да хаасайгүй. Тэгээд одоо тэрийг бол нөгөө цаг хугацаа Эренчингийн Жойны миний шүлэг байдэн штэ. Буруу зөв хоёрыг нэгэн дор шидэхгүй гэж тий алдаа ослоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй гэж шүлийн мөрөд байдаг. Тэгээд энэ суурь иргэншил дотор энэ баг зайн дотор үнэн худал буруу зөв хоёрыг ялгахад их хэцүү байдаг. Тэгэхээр амьдрал цаг хугацаа хоёроор ялгахаас өөр аргагүй байдаг. Тэгэхээр энийг тэгэл энд түүх ялгаад өгөх байх л та тий сайхан энэ Монгол суухан энэ Тэнгэрийн ухааныг тий бүх монголчууд үндэстэн даяараа ойлгоод энэ ямар хэрэгтэй ингээд цаашаа дэлхийд дахин ойлгоод ингээд энийг би л амьдтай үзэхгүй гэж боддог. Ер нь хүн төрлөختөн байглаас ухаантай заягдсан. Гэвч ухаанаа ашигладаг. Хүн болгон ухаантай боловч амьдрал тэр ухаан хангалттай биш. Тэгээ амьдрал дандаа ухаан дутагдчихийдэг. Тэгээ өнөөдөр харалт та ерөнхийлөгч өнөөдөр ухаантай төрийг байгуулах тухай биш, ухаалаг төрийг байгуулах тухай ярьж шít. Чи өтөр өнөөдөр эмэгтэй хүнтэй. Гэтэл чи өтөрийг эмэгтэйлэг хүн гэдэг нь яах вэ? Эмэгтэй шинжийн хүн гэсэн үг шүү дээ. Эмэгтэйлэг гэдэг чинь ухаалаг гэдэг чинь ухаантай шинжийн хүн гэсэн үг, тий? Яг ухаантай хүн биш. Тэгэхээр эмэгтэй хүнийг эмэгтэйлэг хүн, эрэгтэй хүнийг эрэгтэйлэг хүн гэдэг ахаар эн чи юу гэж? Харин эмэгтэй хүний хувьд бол эрэгтэйлэг эрэгтэй хүний хувьд эмэгтэйлэг байх чанар яригдана үхэс тий. Тэгээ ингээл бид нар ч н одоо бүрөөсөө буруу. Тэгэхээр бид нар өнөөдөр байгалаас тэнгэрээс бидрийг ухаантай заяачаад байхад бид нар тэрийг ашиглаагүй төлөө өнөөдөр ухаалаг байх тухай яриа сууж байгаа. Тэгэхээр бид нар ингээл үгний үнцэн бид нарт ерөөсөө ингээл юм их л дутагдж байна. Ухаарч ойлгохтой. Тэгээ хүн төрлөختөнд ухаан дандаа дутагддаг. Дутагдгийн гавьяан ч одоо өнөөдрийн дэлхийн ертөнцийн ийм самуун, ийм эмх цэгцгүй, ийм одоо их юу гэдгийг одоо тайван амгалан бус те инх тайван бус ийм байна штэ. Одоо бид нарын тод жишээ бол монголчууд их ажиглагддаг штэ. Ухаантай хүнээ өвчгээд хүнийг амьдад нь муулаал. Үхэнгүүт нь магтаж эхэлдэг. Энэ монгол хүний цаана уу? Монгол биш энэ ерөөсөө хүн төрлөختний заа юм шүү. Тий. Яах юм тэд нар чинь ухааны хувьд дандаа амьдрал үйл хэрэгээс хоцорч явж шít. Тийм учраас хүнийг байхгүй орон зайгаа орхиод онгоогоод явцсны дараа л энэ сайн хүн байж гэж ухаардаг. Ухаарсныхаа дараа магтаж эхэлдэг. Үгсэн хонь магтаад яах юм. Тийм. Энэ чинь амьдралын зүгээр л ингээл жишээ. Би дэ шавнартай хэлтийм. Та нар хэн нэгэнтэй найзалт нөхөрлж дотносхоос илүү амьдралтай найзалт нөхөрлөлт дотнос. Амьдралыг сайн тань. Тэгсний дараа та нар хэнтэй ч найзалт нөхөрлж болно тий. Ганц эхлээд амьдралтай найзалж гэдэг байхгүй тий. За давсаа хийчихнэ ойлоо. Давсын жаахан ус хийх үү? Тий, жаахан амтлан гэхдээ эхлээд давсаа хийж хагаад. Энэ манайх ч нөгөө баруун алтан чиглэлийнхэн болохоор онгойлгоч. Баруун алтан чиглэлийнхэн болохоор юу вэ штэ? Нөгөө яг таарсан давстай хэрэглэнэ. За. Тий. Одоо ч юм бол нөгөө давс их баг гэ тэгээд давс их баг хэрэгэлдэг болсон. Алтан чиглэлийнхэн энэ баруун чиглэлийнхэн бол цайгаач хоолооч яг нэг тийм таарсан давстай хэрэглэх гээд идэг.
Тийм учраас бол тэр л юугаар л би одоо яг л тэр жороор нь л юугаар нь л хий. Тэгээ штэ яг уламжлал дагах юм чинь үү? 1 2 3 4 Хотын өчигнэш ичил хосын харин шивэ Шайв нүхтийн дот ярэ намайг би эзэмш Broadway. Артишок эрүүл мэндийн ундаа. Таны хэрэглэж байгаа кетчуп ямар вэ? Тэгвэл Ханц кетчупын зөвхөн шинэ ургацын помидороор хийдгээрээ онцлог юм. 1869 оноос хойш танд чанар тансаг амтыг өргөж байна. Ирхэм та Атрын аяны амт шимтгийг газар шимийн бүтээгдэхүүнээс 100% мэдрэх боломжтой. Монгол эх орны маань үндсэн болон бүрт хэрэглэгч та бүхэндээ хүрч байна. Монгол чихэн логоор Монгол дүүлдэгдсэн жинхэнэ Монгол салаат газар шим. Yummy, 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 I got love in my tummy and I feel like loving you. Love you such a sweet thing, good enough to anything, and it's just what I'm gonna do. Ooh, love to hold ya, ooh, love to kiss ya. Олиена таны хоолнд хайртай. Таны хоол Олиенад хайртай. Цэвэр наран цэцгийн тос. Олиена. Үнсэл болгон тань ахин давтагдахааргүй байхын тулд зогсолтгүй мөрөөд. Oriflame таны мөрөөдлөөр бид жигүүрлэн. Одоо утгаа өгч. Гурилаа сайхан тастчаа тэгэл илдээл ягаал явчихна. Бараг л лавшааны гурил шиг хатуу байна да. Би бол арай л шингэн зурд юм байна тэгвэл. Тий, эн чинь одоо чи баншаа хийхээр харна гоё чанаад ирэхээр ингээ нөгөө бутарч моторхгүй. Одоо манайхан чи энэ тэнд энэ бас нэг энэ тэнд нэг баншаатай цаа уух мөх хэрэг тарах юм биш тий. Тэгэхээр зэрэгэл нөгөөдөл чинь нэг л тийм давас муутай, цай муутай, сүү муутай амнаас унах юм хийдэг байхгүй юу тий. Тэгээ нэг толгоо унжгаар за тэгээ хүнлөө ихцэлж харахгүй, инээмсэглэгчгүй ингээ байгаа тавил ямар ч тэгээ нөгөө дуун дүртэл гардаг ш дуутай цайтай гэх тийм ээ эмэгтэй хүний тухай сургадаг тэр чинь орсон гарсанд ингээл нэг цаашаа наашаа харж нусаа татад нурмааж байгаа аяг цаа хийж хүү инээж ханааж байгаа дуутай шуутай сайхан тий аяг цаа хийж хүү гэд би ч манайхаар чи энэ шавнар мамнар хүмүүс их холхноо тийм үү тэгээ би ч нэг юм хоёр том монгол ширээтэй тэрийг нэг олон хүн ирдэг болохоор тэр нь байнг байж ид тэгэл тэрэн дээрээ чинь тэгэл 3 хоол идүүлнэ доотлно тэгээ 3 хоол идүүлнэ 3 цаг суулгана тэгээ манайд ч хүмүүс бүр мэддэг. Тэгээ хөлсийг гаргаж байгаа нь гаргана. Хөлсийг гаргана бүх хоол цайгаараа борцог бүр заримдаа би зочтой тааруулаа гэрийн борц хүртэл хийдэг. Заримд нь гамбир хийж өгдөг тий. Тийм ичлэн яг л тэр одоо тэр хүүг ямар шоу хоол иддэг, ямар шоу хоолн дуртай гэдгийг мэддэг болохоор тэрэнд нь зориулна. За нийтийн масс дунд бол Монгол хоолороо тэгэл. Ер нь л нэг ширээ хоёр ширээ бол пиг дүүрэн шүү. Тэгвэл энэ докторууд нэг хоол мол хийдгүү бах уу одоо тэгэл нэг л их ном уншсан гэр орондоо тэгээ сууж явах гэж бодсон чи үгүй байхын. Гүү тэр чин гэрт ороод гэрээ эзэгтэй шүү дээ тий. Тэгэл тэр үр хөөхтөд ямар хоол идүүлэх вэ, хоол үнсээр нь яаж гээгүүлэх үү, гэрэлтүүлэх үү гэдэг ажлыг ихтэй үнэл мэднэ шүү дээ тэр чин тий. Одоо цагаан сараар танаад хэр их олон ч ирэх үү? Тэгэл ирэхэндээ одоо тэгээд шавнар мавнар тэгэл ахту амаг сатан би ч өөрөө их олуулаа. Ээж аваасаа 8 үлээ. Тэгэл тэгтээ би бас нэг гэртээ цагаан сар хийлгүй олон жил болчихчих. Нөгөө юу яагаад энэ академитагаа 9 сарын 22-нд хийгээд 2007 оноос хойш. Тийм шүү дээ. Тэгээд яасан чинь тэгээд нөгөө онго тэнгэрч буучлаа одоо тэгээд гэр орондоо онго тэнгэрээ бас нэг шинэлүүлж мэлүүлээ. Бас нэг тэгээд одоо нөгөө булт олны ёсыг ганц би зогсоохгүй гэчээр одоо яалтаа билээ. Одоо
энэ улсууд чинь тэгэл би чинь намар хийчихэр нөгөө ээж аав ах トゥ бүгд одоо хийгээл ингээд тэгээ авцалдахгүй байгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр зэрэг тэг гэр дотор бас нэг тийм зөрчил үүсчих гээ. Тэгээд за яшиг тэгээ олонхны жишгийг дагаад ингэв. Тэгвэл 22-нд бол том тахилгаа хийгээд тэнгэр газартаа зовлоход бус юм авал хийчихэж байгаа юм. Тий. Одоо бол тэнгэр газар мазар зовлохгүй. Эн чинь тэр цаг нь биш, тэр өдөр нь биш те. Зүгээр одоо ахын дүүстэйгээ ингээ хүмүүстэйгээ золгоод сараа шинэ их ийм л ажил. Тий. Анх тэнгэр бууж ирнэ гэхэр чи одоо юу н ямар захиасууд хэлж байна? Гэхдээ одоо тэгэл энэ ялангуяа одоо энэ ирж яваа жилтэй холбоотой захиас хэлж гин үү? Эсвэл одоо энэ манай нийгмийн байдлын тухай юу ярьж явах юм бэ? За би одоо ойрд буулгаагүй болохоор бас энэ ирж яваа жил мэлтэй холбоотой мэдэхгүй байна. Би одоо шинэ нэгний өглөөл болох бах. Ер нь бол Монгол өөдлнөө сэргэнэ. Тэгээ та нар бол одоо хийх ёстой л гэдэг л имийг л хэлээл байгаа юм. Тэгэл одоо энэ дээр нэг жаа илдэхүү би илдэж өгөх үү? За би илдэхүү. За та ер нь бүх юмаа л өөрөө хийх сонирхолтой байна. Ер нь миний нэг их таньдаг над их сайхан зөвлөгөө өгдөг миний нэг дотн ах байдгийн. Монголын бас нүүр царай болсон хүн л дээ. Тэгээ хэлдгийг энэ доктор ерөөсө бүх юмаа өөрийнхөө гараар имэрч мэдэрч хийдэг юм байна. Харин тийм гэж. Тий. Тэгэхгүй бол бас юу одоо юу гэдгийг тэгэл бас нэг сэтгэл төрөхгүй ч байгаа юм шиг те. Тэгэл нэг тиймэрхүү санагддгийг шүү дээ. Би ч нөгөө багаасаа их тийм ажилтай айлд төрж өссөн 9 шидийн ажил хийсэн барилга байшин эрэгтэй хүний тэгэл гахаа шуугууд хийжэх хашаа байшин хатгах шитгэх засах тэр үтгэл би чинь 5 дугаар ангид байхдаа 7 дугаар анги хахтаа нийлээл байшин барьсан байна шүү дээ. Тийм. Одоо бол сургуулийн хүүхэд тийм ажил хийвэл эцэг эхчүүд нь дургуйцаа чи миний хүүхдийг алхан талхан сурлоо мөлжлөө гэж 9 шидийн. Тэгээ нөгөө Энгельсийн хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг үг чинь бол яс юм дээрээ яг л үнэн л байхгүй. Гар нь хөдөлсөн хүний дахин хөдөлдөг. Дахин хөдөлсөн хүний ухаан ажилдаг. Тэр л зарчим байхгүй. Тэгээ одоо манайхан чи хүүхдээ хөдөлмөр хийлгэхгүй. Тэгэл нэг компьютераар суулсан. Ингээл тийм хүмүүс болгочихоо тэгээ одоо яах гээд байгаа юм. Тэгээ ирээдүйд хин энэ амьдралыг чи авч явах юм. Яах юм. Бүгдээрээ интернетийн ард суучаар тий. Тэгэл энэ амьдралыг чи хоолоо хийдэг, шалаа угаадаг, хувцас угаадаг хүн хэрэгтэй үстэй. Энэ даавс хуучир бүх юм нь яг таарчжээ. Тий. Би ингээ өнөртөлдөг байна. Тэгээд энэ таарсан мах яг ингэж гоё өнөртдөг. Таарсан мах одоо нэг санх гэж байгаа юм тий. Таараагүй мах мэг үхмэл үнэр гарахгүй. Таарсан мах юм. Тэгээд энэ харж байна. Энэ гол нь юм зузаа. Үзүүр нэмгэ. Тэгээ энэ дээр чинь явахаар энэ үзүүр нь баг мах гурилтай. Тэгээд махаа бол бас нэгэн юм. Би бол тийм гар татсан жижигхэн бууз мууцанд их дургу. Одоо бол миний банш бол бараг л бууз шиг л банш болно. Тэгэл энэ чинь махаа нилээ юм тийм байна. Тэгжээж энэ чинь бас нэг монгол хүн чинь махтай юм идэн те. Тэгээд энэ чинь ингээд энэ хараа тэгээ хуурай гурил хэрэггүй ингээд цэвэрх маш цэвэрхий хийдэг. Тийм байна. Тий. Тэгэхгүй бол бид нар чинь ингээ хуурай гурилны лаал завааруулаад юм бохор хийдэг байхгүй тий. За тэгээд чи бол ингэж яаж болно илдэж. Тэгээ яг энэ сайхан ингээд үзүүрийн юм тий. Тэгээ голынх нь энийг ерөөсөө илдээд хэрэггүй. За ялангуяа буузан дээр бол бүр болдгүй. Нөгөө айлуудын бууз ёроолгүй болоод идэх чинь энэ байхгүй. Яг чи гурилаа нэлгүүд нь жигд илчдэг. Тэгэхэд ирмэгийн нэмэглээд голон зузаанаар үлдэх хэрэгтэй. Тий. Танах одоо хаана амьдарч байна? Манайх тэр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо. Биш ээ. 5 дугаар хороо Жүүкийн музей гэдэг штеп. Хууч 15 дугаар хороолол. За. 15 дугаар хороолд саяхан яг би нэг байраа сольсон. Тэгээд тэр Оремо Жулетта гэдэг нэг шинэ байр ашигласан болсон. Тэрэнд сая орчихоол байж лээ. Тий. Тэгэл байж. Тэгээ онх тэнгэрийн тэр хаана болох вэ? Гэртэл болох штеп. Байшин дотроо юу? Тий, гэртээ тусдаа нэг өрөө гаргацсан. Тэгэл тэндээ буулгана. Тэгээ нөө манай онх тэнгэрч нэг хүмүүнтэй уулзаад хүний зэсэл хийгээл тэгдэг болохоор тэгээд буух цагтаа буугаад сургаал юмаа тавьчаал. Тэгээл яваад өгөн тэгээд нэг тийм засал масл хийдэг болохоор ч амар штэ би ч одоо буулгах. Би нэг иймэрхүүл байж чинь штэ. Болж байна хамаагүй. Хэлбэр нь хамаагүй. Гол нь л би тэгтээ нэрээ юу вэ? Би арай л хатуудах болов гэсэн чинь яг таарцаа. Тэгээд хамгийн гол нь яг ингэж зуурчээж нөгөө нялцгаа хуурай гурил хэрэглэхгүй юм чи цэвэрхэн болдог байхгүй юу. Тэгээд махын жоохон ахиухан. Тий, тэгэл. Би бол тэр одоо манайхан чи дээрүүд ингээ айлууд орохоор их том одоогийн мамтан бууз шиг бууз өгдөг гэсэн байхгүй. Одоо тийм бууз байхгүй. Миний нэг зарчим бол ямар ч юм хийхдээ их цэвэрхэн юм.
Нямба айл болох цэвэрхэн, нямба дорн цэвэрлээд бохор болсон ч гэсэн их цэвэрхэн хийх л тэр талынхаа. Тийм ээ тийм. Дараа нь тэгээд сайхан хоол ундаа идчихээд харахад эргэн тойрон чи цэвэрхэн байж бол хичээ сайхан гэдэг тийм. Ер нь тэгээд сайн эзэгтэй нэг шинж бол нөгөө өнгөн цэмцгэр гэж байж байгаа шүү дээ. Монгол ийм хүн болох нь 10 эрдмийн хамгийн ихнийх нь өнгөн цэмцгэр гэж байгаа. Тэгээ бид нар ч н одоо ингээл өнгөн цэмцгэр гэдэг чинь эмэгтэй хүний явсан суусан боссон одоо газар болгоно л тэр сайхан цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Наадах чи одоо бараг цэцэрлэгт байхад нь л хүүхдүүдэд хэлчихмээр байна шүү дээ. Ерөөсөө одоо эний чинь тийм учраас цэцэрлэгийн програм, дунд сургуулийн програмд энийг заамаар үйлчлэл хөдөлмөргөө дээр үед байсан. Одоо бол хөдөлмөр технологи гэж байгаа бах тий. Тэр хичээл мичээл дээр одоо энийг заах хэрэгтэй байхгүй. Тэр эр хүн болох нь 10 эрдэм гээд гоё сайхан эрдэм байна. Нойрон цэрэг, номонд мэрэгэн гээд тий. Хуйлын шудраг, хорим цовоо гээд тэр эрдмүүдийг заамаар байгаа байхгүй. Тэгээ энэ боловсролын яам сайд майд чинь ингээл Монгол төрчин зүгээр нэг нүдэн сохор. Тэгээ би саяхан жоохон намар нэг юу ялаа штэ. Монгол улсын ерөнхийлөгч нэг нийслэлийн тамгын газар дээр очиод хийсэн ажлын нэг шалгалаа штэ. Тэгсэн бат үйл дарга юу хийж байгаа юм. Нөгөө ажлаа танилцуулж байгаа юм. Тэгээ би тэр танилцуулсан арга хэмжээг бүгдийг харсал та эхнээс наваад дуусна. Дандаа метро, зам, гудамж, талбай, одоо төмөр зам тий нисэх онгоцны буудал тийм ярьж байгаа хөө эд материал. Хүн нэг ч ярихгүй. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч тэрийг сонсчоод за сайн байна амжилттай ахиулаарай гэж гарч байгаа. Гэхдээ нөгөө хүний асуудал хаавна. Энэ нийслэл гэдэг чинь эд зүйл биш шүү дээ. 2 сая гаруй хүн ам тий Монгол улс гэдэг чинь эд зүйлхээсээ илүү 2 сая 900 мянган монголчууд байхгүй. Хүнээ ярихгүй, хүнийхээ хөгжил хүмүүжил гэгээр л боловсрол ёс суртахуун ярихгүй тий. Тэгээ одоо бид нар эд зүйл яриад хайчих гээд байгаа одоо. Өнөөдрийг хүртэл одоо хичнээн цуврал ном гаргач ба. Ер нь яг Монгол суухан гэдэг нэрийн дор бол 11 цувралыг гаргасан. 11 бот ном. Тэрнээс өмнө бичсэн гэдэг нийт миний ном одоо 40 гарчлаа. Сая энэ өвөл 10 сараас хойш гэртээ бүгж гэрээсээ гарахгүй энэ өвөл намар сууж байгаа. Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэдэг ном биччихлээ. Одоо тэгээ яаж нэг мөнгө санхүү олж тэрнийг хэвлүүлж нэг ард түмний гар дээр тавьдсан байгаа тий. Цагаан сарын өмнө амжуулчих сайраа амжсангүй ард түмэндээ бэлэг болгоо ярьчих хэвчээ чадсангүй. Тэгээ сууж ил ямар ч байсан. Тэгтээ санаж явхад бүтнэ. Өө хийх хүн аргаа болдог гэж тэгэл яаж игээл тий. Тэгэхдээ энэ Монголын ард түмэн дотор чинь бас нэг бүгд баларцсан амьд биш энэ дотор ч гэрэлтэй гэгээтэй сүнсний гэрэлтэй бас хүмүүс байна. Тий. Олны дотор бас сайхан хүмүүс байна. Тэгэл ер нь тэгэл болох л хэлгүй тийм ээ. Өмнө нь бас Бямбан Эренчингой их энэ талаар ярьж их тэмцдэг хүн байсан юм шиг надад санагдаад байдсан шүү. Бямбан Эренчингой бол хэлсний гоё үг гэдэг шүү дээ. Мундшгүй эрдэм суралцахад энэ нас юутай богино вэ? Богино. Монхгуудын дунд суухад энэ нас юутай болт гэж тий. Тэгэхээр тэр хүн бас нэг цөхөрч халарч хальширч явах үедээ л халирч явах үедээ л энэ үгийг хэлсэн юм шиг байна. Бас нэг хүн лимчин тэр чинь омогшоод босч ирэх өдөр байхад бас нэг шантраад халирах өдөр байдаг л байхгүй тий. Тэгэхэд тэгсэн үедээ л хэлсэн юм шиг байна. Тэгээд одоо ингээл Бямбан Эренчингой бүтээлүүдийг харж байхад мань хүн бац Монгол судлалын бүх салбарлал орсон байт. Агуун тэр байхгүй. Тэгэл бас л Монголоо гэсэн үндэл тэгэл бас л хэлмэгдээл хоригдоол ингээл цаг үеийн улс төрийн давлгаанд ороод ингээл явж исэн өөрхий тэгэл тэгээ бид нар энэ ухаантай хүмүүсийг ойлгохгүй шүү дээ. Хүндрэлтэн дандаа хоцорч ойлгодог байхгүй. Тэгээ эзэн энэ амьдрал үйл хэрэгтэй хүний ухаан хүндрэлтэн ухаан цаг нийлэх юм би одоо бүр гайхаад байгаа. Тэгээ эзэн мэдэхгүй би л хэлж мэдэхгүй. Гадар шүү. Эмч гарцаагийн Монгол салаач шүү. Look at the beat, the words are written in the sand. When I'm shaking my hips, look for the swing, the words are written in the air. I was a dancer all alone. Dance, dance, dance. Гайхан сайхан амьдралыг ганцхан тусал магигаас 2003 оны дэлхийн шилдэг хүнс артишокийг Монголын хөрсөн дургуйж үндэсний үйлдвэрлэгч газар шим үйлдвэр болон Монгол эрдэмтдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд артишок эрүүл мэндийн ундааг сар шинийн босгон дээр ард түмэндээ өргөн барьж байна. Артишок эрүүл мэндийн ундаа Харцуулган тань өгнөөс илүү ихийг өгүүлж байхын тулд
Зогсолтгүй мөрөөд Oriflame таны мөрөөдлөөр бид чигүүрлэнэ. 1 2 3 4 Хотын өчигнэш ичи хосын харин шивэ Шайв нүхтийн дот ярэ намхус би эцэнэш Broadway. Сүүл шараад уг нь бол сайхан л да. Тэгээ сүүлийн хийцтэй цай шиг л муу юм байхгүй юм шиг яриад байхаар хийцтэй цай чанар багассан. Сүүл чинь нөгөө ханаагүй өөхний хүчил учраас хүүхдэд, няраа хүүхдэд хөхүүлдэг учир нь тэр. Ханаагүй өөхний хүчил учраас нөгөө холестерин энэ төр тогтдог. Тэгээд настан буурлууд сүүл иддэг, өвчүүний бүдэрхий иддэг, үхрийн өвчүүний бүдэрхий. Тэгээд бүр няраа дөнгөж төрсөн хүүхдүүдэд 6 сартай болон гутнаас хөхүүлдэг учир тэр байхгүй. Холестерин тогтдог. Монголчууд чинь шинжлэх ухааныг дэндүү өндөр түвшинд мэдчихсэн байна. Тий. Харин тий. Гэхдээ хаяаж тийгэж мундаг мэдчихэв. Ер нь тэгэл энэ дэлхий дээр хамгийн анхны хүн монголчууд л байсан юм шүү. Тий, ер нь Homo sapiens гэж байгаа юм. Homo sapiens гэдэг нь одоо ухаанд хүн л дээ. Энэ 150 мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Тэгээ тэр бол яг энэ Монголд л үүссэн л байгаа юм л та. Гэтэл тэр Homo sapiens яаж үүссэн бэ гэдэг. Одоо дайрамны онол байдаг шүү дээ. Дайрамны онол бол юунд орцсон? Хурдталд орцсон. Дайрамны онолоор бол зөндөө булш бунхан олдсон, археологийн олдор олдсон, батлагдаад байгаа мөртөө шийдэл байдаг. Тий. Тэгтэл нөгөө талд нь эзотерик урсгал байна. Эзотерик урсгалаар болохоор бас нөгөө лемурчууд, атлантчууд, аричууд гэл бас батл ингээд одоо мэдээл байгаад байгаа мөртөө бас шийдэл байдаг. Тэгэхдээ энэ шийдлийг сая би Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэдэг ном дээр гаргасан. Одоо дайрамны онол тэр эзотерик онолын төр үндсэндээ мухардлаас баг гарна. Тэгээ миний энэ ном хэвлэгчүүд би бас нэг англи дээр хэвлээд дэлхийд тараачих санаа байна. Тэгээл одоо бас нэлээд сенсац тэгдэх болов уу гэж бодоод байна. Тий. Яг үнэ. Тий. Тэгээ хүний үүслийн асуудал дээр нэлээд сенсац тэгдэж болов гэсэн нэг тийм бодол бас байна. Тэгээл ахвай тэгээд ямар ч байсан чадлаараа хийж ил байна. Зогсолтгүй одоо ухралтгүй хийж л биш тий. Хамтран зохион байгуулагч Broadway сүжээ ресторан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олиена. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Газар Шим, Артишок. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Wellness. Хормоо хийчихсэн үү? Гүү. Бид нар ч одоо тийм хормоо хийгээд авч боломжч гал. Хоёр талаасаа сэтгэл нийлээ, амьдрал нийлээ гүйцсэн шүү дээ. Гэтэ ингээд хүмүүстэй хормоо хийн тэгн ингэн гэж төлөвлөдөг шүү дээ. Тий. Тийм төлөвлөгөө байсан уу юу? Ер нь би хором хийн гэж хэзээч бодож байгаа байхгүй. Амьдрал ер нь ойлгомжтой, ил тод, шулуухан байхтаа л сайхан байдаг шүү дээ. Тий. Тэгэл нэг хэн нэгнээсээ юм хүлээгээл хүсээл тий. Нийлээд амьдралаа босхыг, нийлээд бүтээ, гүйцээ тий. Зарчим тэр энэ. Тэрнээс тэр л заавал авчих. Тэр авчих ёстой, тэр авч явах ёстой гэж ялангуяа Монгол эмэгтэйчүүд чи намайг тижээх гэж авч суугаа үздэй энэ төр гэл тий. Тижээх гэж суугааг байхгүй юу? Хамтдаа амьдралаа босхийг л гэж гуйсан байхгүй. Түүнээс биш чамайг би тижээ насан туршаар чи сайхан авч юу байхгүй. Заримдаа ч тэгж хэлжсэн тохиолдлууд байгаа шүү. Тэгж хэлсэн юм бол байдаг бах тий. Гэхдээ тэгж хэлсэн юм бол байдаг бах. Гэхдээ амьдралын яг зарчим нь өөрөө тийм шүү. Эрэгтэй хүн би амьдрах гэсэн юм аа, үр хөвгтэй болох гэсэн, гэр бүл зохиох гэсэн, амьдрах гэсэн. Чи надтай амьдралын хамтрагч болооч гэж гуйж байгаа. Нөө бизнесийн хамтрагч, ажлын хамтрагч болж байгаа шүү. Тэгж ажил амьдралын хамтрагч болж байгаа болохоос биш. Ерөөсөө би чамайг авч явнаа те би зүтгүр байна. Чи яашгүй гэж хэлэх байхгүй. Би бол амьдралыг нөө тэгж ухаардаг учраас хоёулаа ирвэхээрээ хөдөлжээж бүтээх ёстой гэж үздэг байхгүй. Гэтэл энэ хүмүүс чинь бол арай өөр үсдэгэд багш юм л та. Одоо тэр Монгол суухан дээр бол энэ хүн бол амьдралын түшиг гэж байгаа байхгүй. Өрх гэрийн түшиг гэж. Тэгээ түшиг гэдэг чинь тэжээлэх гэж төвтэд идэх хүн биш л гэдгийг л хэлж өгч байгаа. Тий. Одоо ханаа санаж байна уу? Гэхдээ одоо тэгэл саналаа гэдэг яах амьдрал нөгөө учирч сур хагцаж сур уулзаж сур салж сур гэж үгүй шүү дээ. Одоо тэгэл учирсан тэгэл хорвогийн байгалийн хуулиар явсан тий саналаа гэдэг яах вэ? Мэдээж эмэгтэй хүн нэг хэсэг хэцүү байсан. Тэгээ одоо бол 5 жил өнгөрчлөө амьдралдаа тассан шүү дээ. Гэтэ өвчин гэдэг бол хэлж ирэхгүй юм да. Хэлж ирэхгүй. Нөгөө үүлэн гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа юу вэ? Үхлэн нэрээд
хайлахын цагт юу лээ юуны ялгаа юу вэ гэдэг нөгөө данзаар жоохон сайхан сургаал байна шүү дээ. Яалтай л байгалийн хууль тэгэл бид нар байгалийн хуулийг тэрсэж чадахгүй шин. Хойд насндаа уулзсан ч гэдэг юм уу, тэнгэр талхаараа учран ч гэдэг юм уу тэгж боддгоо. Тэр хүний чи би өөрөө тэнгэрт гаргацсан юм чинь. 40 соног дээр нь таглах хийгээд тэнгэрт гаргацсан байна. Тийм номч тэнгэрт гаргацсан. Тэгээд тэнгэрээс буулгаж ирээд хэдий дуудаа уулзсан. Тэгээд тэр хүн тэгж болт юм уу? Бас болно л доо. Тийм боломжууд бол байна. За. Тий. Тэгээд тийм маягаар хүмүүс чинь тэгэл зохицуулна шүү дээ бас. Тий балд ертөнцийн юм л да энэ бол ил ертөнцийн хүн ойлгоход хэцүү. Балд ертөнцийн. Хүн тэгэл аавыгаа өгүүлж санаал бас нэхэж тэр чинь нөгөө баг байсан болохоор нэг тийм санаж нэхэж мэдэхгүй. Тэгвэл би бүр мэдээ орохоос нь хоёр ойтоогоос нь бичлэгийн зургийг үзүүлээд чиний аав ингэсэн тэнгэртэй явсан гэдэг. Одоо ерөөсөө байгаа юм шиг аав гэж харьцсан. За. Тэр үнчрэл хагцал тийм юм дээр нь би ерөөсөө тэр доголдуулдаг. Тэгээ яг нөгөө аавынх нь яажсэн маяжс бүх ярьж хэлжээс өөртөө тоглож наажсэн наадмаар аваад тэрвэл явж бүх юм үзүүлээд ингэчээр тэр хүүхч одоохондоо бол гайгүй зөв том болохоор яах юм байгаа мэдэхгүй. Тэгэл нөгөө хамгийн игзэгтэй нас гэж шилжилтийн нас ирэн шүү дээ, тийм ээ? Тэр эдэг аав. За, эдээ тэнд байна. Тийм биш. Тэр үе мүйдээ одоо юу ярих юм юу байх юм тэгэл ухаанаар хийдэж штэ тий. Гэхдээ ер нь хүүхэд анханасаа л өсөхдөө ямар мэдээлэл авч яаж ямар гарчлаар байшлаар өснөг тэрүүгээр л төлөвшдөг байхгүй. Хүүхэд мэдээ орохдоо тэр чинь хүүхэд ихэс төрхтэй буруу боддог, буруу хийдэг, хүмүүжлгүй муу төрөхгүй шүү дээ. Хүүхэд ихэс төрхтэй цагаан цаа шиг ариухан төрнө. Гэтэл бид нар томчууд бид нар буруу үлгэрснээс буруу хүүхэд болдог, зөв үлгэрснээс зөв хүүхэд болдог. Тэгэхээр хүүхэд өсөхдөө ээж аваа гэр бүлийнхээ амьдралаас ийм л байх ёстой байна гэдгийг харж өсөх ёстой байхгүй. Сонсож биш, харж өсөх ёстой байхгүй. Тэгээ бид нар үлгэрлэх л ёстой байхгүй. Тэгэхээр ээж ийм байдаг, аав ийм байдаг, ийм л байх ёстой гэж хүүхд яг тэгж ойлгож хүлээж авдаг. Том болцсон хойно шал өөр замаар явуулчаад том болцсон хойно чи одоо ийм байх ёстой гэж ихтэй номлоод ирэхгүй байхгүй. Зүгээр л үлгэрлэх ёстой. Тэгээ Монгол гэрийн хүмүүжил бол ерөөсөө л үлгэрч штэ. Ээж хоёр нь хажууд нь хэрэлддэггүй, хэн нэг муулдаггүй. Тэгээл ингээл те асуудал байсан тэрийг эв зүгээрээ хоорондоо ярьчдаг. Тэгээ Монгол гэр чинь нэг юм бүх юм ил тод. Тэгээ Монгол гэр дотор өсөж байгаа хүүхд чинь амьдралыг харж нэг өрөөнд ороод аав ээжээс аавынхаа ээжихээ хэлцэж байгаа асуудлаас холдоод над хамаагүй гэж өсөхгүй ш. Бүх амьдрал дотор өсдөг учраас бүх юмд оролцож өсдөг. Хүмийг харж ухаарч яаж шийдэж, яаж олж, яаж тэгээ эвлэрт нэгдэж, яаж сайн хайрлцаж, дурлцаж бүгдийн амьдрал дээр харж өсдөг. Танаа хүү чи одоо хэддүгээр анги лээ? Манайх 1-р анги. За тэгэл ер нь үздэг кино Чингис хаан кино хятадын. За. Хятадын Чингис хаан киног үзнэ. Монголын түүхийг нэвтлээ. Би ч одоо тэр хүүхдтэй чинь сүг аав. Сайн муу юм ярьж, судал зааж бас амжихгүй л байна шүү дээ. Тэгтэл өөрөө судалчихна уу. Тэгэл надаас ч асуу. Тий. Одоо тэгээ надаас нэгдүгээр анги хүүхэд ямар мундаг юм. Тий. Одоо тэгээд манай шавнарч харж байгаа. Би бол яг хүүхдтэйгээ ажиллаж чадахгүй. Яг л нэг өсөл дөрвөн хичээлийн даалгавар малгаврыг хийлгээл харж байгаа. Тэр илүү програм зааж чадахгүй байгаа. Тэгтэл одоо өөрөө интернет ороод өөрөө тэр комиксийн бол харин аваад өгч байна. Тэрийг өөрөө үзэн тэрийг уншуулна. Тэгээл одоо өөрөө сэтгэл бодоод одоо ч юм Монголын түүхийг бол ер нь надаас тутахгүй ярих шүү. За. 13 дугаар 100 тэрнээс өмнөх тэрнээс хойдох түүхийг бол ер нь хүнүүгээс хойших түүхийг бол сайн мэднэ. Тэгээ одоо бол тэгэл хоёулаа хаяа чөлөө цаг гарна. Орой унтахтаа орондоо ороод баахан ярина хоёулаа. Баахан тийм л юм ярина шүү дээ. Надад шалгалт авна. Зарим асуултанд би бүдэн. Тийм маягтай л байна. Та хоёр бол нэлээд номын хүмүүс байх юм шүү дээ. Дуулж хурдж гин үү? Дуулна хурдан сургууль цэцэрлэгийнхаа бүхэл юмд л нэг бас нэг хоцрохгүй урд нь ороод бас анги хамт болон төвөргөө гүйтгэл яваад байгаа шиг байна тий. Би бас тэр юмнаас нь бол хоцроод өгчихгүй юм бас давхар хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог учраас аль нэг нь илүү бариад ингэчихгүй. Тэгээд би бас нэг номын эрдэм судалгааны хүн учраас би хүүхдийн хажууд нэг ном одоо зуралддаг дараагүй ингэ суудгүй л дээ. Яагаад тэгэхээр миний багш нар гээл сайхан их сургуулийн багш нар профессор зөндөөл байсан. Одоо ч байна. Хүүхдүүд нь бүгд эсрэг. Ээж аавынхаа хийсэн, судалсан, мэдсэн, хураасан ном ямар ч үнсэн юм. Бүгд бизнес мөнгө хөт. Яа тийм бол. Тэгэд манай тэр багш нар одоо бүр ингээд гомдож штэ тий. Одоо тэгээ миний насаараа хураасан ном хинч хэрэггүй болох юм шиг энэ хойч үе хүүхдүүд ач холбогчнор дотроос энийг гэж тоож харах үнэлэх хүн алга гэл ингээл ярьж байгаа.
Тэгээл би тэр багш нарыг өрөвддөг байхгүй. Тэгээд би бас яагаад хүүхдүүд ийм болт юм бол гэсэн нөгөө багш нар чинь өглөө унтахт босохт нь суугаад л гөлийгөөл юм хийж гэн шөнө унтахт нь л гэж энэ аав ээж хизээ унтдгийг амьдралд оролцохгүй тэгээ ингээд тэр амьдрал их өөцгтэй хүүхдэд харагддаг. Тийм учраас хүүхд би л ийм замаар явахгүй гэж боддог ч юм уу те. Би тэгж дүгнээд байгаа байхгүй. Тийм учраас би бол хүүхдийн хажуудныг даг дараагүй номтоо зууралдаа тэг суухыг дургуул те. Сүү бүгдийг нийлээ. За ер нь сүү архивтай хийждэг. За. Тэгэхээр бас тэр ямар ажил мэргэжил байх тэрийг нэг гэр бүлдээ тулгаал ингээл те. Гэр бүлээ яллаад зовлонтой юм шиг. Гэр бүлээ ажил мэргэжлэрээ гэр бүлээ яллаад хэрэггүй юм шиг байна. Хүн бол тий. Тэгэл яг л тэр ямар ч ачаалтаа ямар ч хэцүү ажил төрөлтэй байсан амжуулаад үр хүүхдийнхээ нүдэн дээр эхнэрийнхээ нүдэн дээр тэр эхнэрийнхээ дэргэд нэр нөхөр нь үр хүүхдээ эцэг их нь ээж аавдаа үр хүүхдэнтэй ингээл тэр хаана ямар орон зайд хэн байх хэвээр тэрийг л яг байх хэвээр юм шиг. Тэгээд одоо нэг социализм үед нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Гэртээч дарга, эхнэртэйч дарга, хүүхдтэйч дарга, албан газартаач дарга, улс нийгэмдээ ард түмэнд нутгийнхан дааш дарга нэг ийм дарга царайнд орцсон тий. Нэг ингээ бүх юм ингээ нэг ийм ичтэй тий. Тэгээд би тийм амьдрал би айгуу дургу. Их уйтгартай санагддаг. Тэгээд би бол ээжтэй охин нь ах дүү нь өөр хүүхдээ ээжинтэй найз нөхөн тийм л байх ийм хуурчих хэвээр тэр ямар орон зайд байгаагаас хамаарат. Тэгэхгүй бүх тохиолдолд би дарга гээл тий. Би доктор тэр чинь юм шиг байгаа. За алдартай артишок гэдэг ундаагаараа эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундаа. Ааха. За энэ юу зохицуулах вэ? Эрүүл мэндийг. За нөгөө эд дисийг. За бүгдийг зохицуулна да. Ааха. Цэвэрлчин бүгдийн цэвэрлчин дээр нь сэргээчин тий. Тэгээд өшөө яадгийг одоо залуужуулж дэмжин тэтгэн тий. Нөхөн сэргээн. Ийм бол ийм үйлчлэгээ үзүүлдэг. Энэ хаана үйлдвэрлэсэн гэдэг? Монголд үйлдвэрлэж байгаа. Монголын хөрсөнд ургуулж байгаа энэ ургамлыг за газар шимийнх нь биш тий. Газар шимийнх. Гэхдээ манайхан ч бас хийж болж штэ тий. Тий. Тэгээ манай ер нь хийж байгаа дандаа чанартай ийм сайхан бүтээгдэхүүнүүд бол ард түмийн хэрэглэх дуртай өргөнөөр хэрэгэлдэг. Бид нэр хамгийн гол нь хийж байгаа бүхэл хүнсний бүтээгдэхүүн ч бай, за барааны бүтээгдэхүүн ч бүгдийг нь сэтгэлээ гаргаад хийх юм бол бүгд худалдаад аавна шүү дээ. Тийм ээ. Ер нь одоо жишээ нь би л хувьдаа ихэд энэ тэнд нэг хаяа дэлгүр хошоосэл юм авахаар айл болох үндснийхээ юм авах гал. Яг тэр манай хөрс, манай газар шороо, манай уул ус, манай агаар салхи шиг одоохондоо тийм эрүүл байгаа газар байхгүй шүү дээ. Яг нь сүүлийн 90 оноос хойш бохирдож, нэвгүй болж байна. Гэхдээ л нөгөөдөлтэй харьцуулахад манайх л арай гайгүй учраас би бас нэг айл болох энэ өөрийнхөө нутаг орны Монголынхоо юмыг авчих гал үздэг байхгүй тий. Тэгээ шаардлага хангах чанар хангах юм байвал тэгэл авдаг л юм л та. Тэгж байхгүй бол одоо яа их үү тий. Тэгээ бас нэг шаардлага хангах руу л явж байгаа юм чи. Байгальд бол ингэдэг юм байна. Сая тэр Германы хүүхдийн эмч нар 3 эмч нийлээд нэг судалгаа хийлээ л дээ. Тэгээд нөгөө хотод амьдардаг хүүхдүүдийн бактера, астмын өвчин, зүрх судасны өвчин хоёр дээр хотод амьдардаг 800 хүүхдийг судалгаанд хамруулсан. Бас фермерийн аж ахуй дээр амьдардаг 800 хүүхдийг судалгаанд хамруулсан. Тэгтэл хотод амьдардаг хүүхдээс фермерийн аж ахуй дээр амьдардаг хүүхд тэр өвчнөд нэрвдэх магадлал нь бага. Тэр магадлал нь 24% гарч байгаа. Гэтэл хотын хүүхд болохоор 72% гарч байгаа. Тэгэхээр зэрэг тэд нар юу гэж хэлсэн хэрэг ерөөсөө энэ байгальд ойрхон ийм одоо аж ахуй дээр байгаа хүүхдүүд бол өвчлөн бага байт юм байна гэж. Тэгэхээр нүүдэлчин амьдрал тэр чигээрээ байгалийн амьдрал шүү. Тий. Тэгээ энэний учир юу вэ гэж судлаад байсан чинь сая энэ мөнх тэнгэр башин тухайн ном бичихт ойлголоо. Хас иргэдэг. Хас иргэнэ гэдэг чинь эргэлт хөдөлгөөн. Эргэлт хөдөлгөөний явцад төвөөс цутах хүчний үйлчлэлээр хамаг муу юм гадагшаа шидчихдэг. Төв тэмэл хүчний үйлчлэлээр хамаг сайн юм хураагаад дотроо нэгтгэждэг. Тэгээд байгаль дээр ингэж их хас эргэж идэг учраас нөгөө байгаль чи өөрийгөө байгаль цэвэрлэж идэг. Гэтэл бид нар энэ суурь иргэншил битүү савнд ороо суучаар тэр хасан эргэлтээс тусгаарлагдчихаар нөгөө бидний эрүүл мэнд өвчлөнтгий болоод идэг, дархлаагаа алдаад идэг, эрүүл гүш болоод идэг. Байгальд байгаа хүмүүс бол байгальд эргэж байгаа тэр цэвэрлэгээний асуудад харьяалагддаг учраас нөгөө хамаг юм цэвэржээд байгаль нь эрүүл болохоор хүн нь эрүүлтэй ингээл явчихдаг юм байна л да. Борцоо эзэн хийх. Борцоо арай болоогүй юу? Одоо ингээл хийнэ. За давс жаахан тэгнэ. Одоо тэг шинжтэй бас. Таглаг нь онгоолгож хийв арай тэгвэл арай дээр байна.
Манай нэг Германаас хүмүүс ирээд. Тэгэл яг та манай ээж нөгөө банштай цайгаа хийхгүй юу. Тэгэл энэ бууцныхаа банштайгаа махыг амтлахтаач гараараа давсан атгаж хийгээл цайныхаа давсыг гараараа атгаж. Тэгээд тэд нар өрнөд нь ороод байгаа чи яаж тааруулаад байна. Тэд нар бол грамлах нь л дээ. Тэг Монгол хүний баримжаа тэр мэдрэмж гэж тийм нарийн байдаг байхгүй. Тэг бүх юмыг баримжаагаар хийдэг те түүнээс. Тэгэхээр зэрэг тийм баримжааны төвшөнд мэдрэмжийн төвшөнд боловсрцсон байсан байхгүй. Тэгээ одоо 2008 онд бол ЮНЕСКО-гоос бол боловсролыг мэдлэгийн төвшөнд биш, чадрын төвшөнд биш, мэдрэмжийн төвшөнд олохыг гэдэг уриалга төвшүүлсэн. Тэр мэдрэмжийн төвшөнд олдог боловсролыг монголчууд нүдэлж амьдралаар арай хилдэг эзэмшсэн байсан. Бүх юмыг за баримжаалвал нэг тэд өөртөө газар шүү гэдэг юм уу те. Тийм маягаар. За ингээд сайхан хийчнэ. Энд ч одоо унтгалцсан учраас хийчихье. Энийг сайхан өгөн хичээд хийчих гоё болдгийг тэгээд. Бид нар харин арай жоохон өөр борц авчих гэж. Уг нь бол борцоо дэвтэх ёстой гэж аа тий. Нөгөө нунтаг голгоор борц аваад тэгээд тэр чинь бүр нэмгэн гоё юм. Нэмгэн автгаа ирчээд тэгээд урчлаа дэвтээчтэй. Тэгээ эндээ нойтон болгоо хийчихэр их гоё бол. Тий. За одоо ингээд нэг сайхан оргиулж аваад тэгээ баншаа хийчихин тий. Тэгээд баншиг бол их сайхан оргиод буцалж байгаа юм дээр хийн. Тэгвэл гурил нь алдахгүй болдог. За. Тий, манай хамч нэг дөнгөж буцалж байгаа юм уу? Бүлээн байгаа юм дээр хийчдэг. Тэгэхээр нөгөө гурил нь унж байгаагаал ингээл дээр нь нэг цаа зурчаар тэгэл буусаад эхэлдэг байхгүй. Эний чи одоо сайхан оргиод ирэх үед нь хийчихнэ л дээ. Тэгээд хамгийн сүүл шарт толсоо самраал тэгэл сайхан гаргана. Нэг иймэрхүү тэгээд одоо тэгэл түрүүний хэлдгээр нөгөө цагаан сарын цайнч вэ, бууцанч вэ гэдэг юм байж байгаа юм л л дээ. За тэгээ шиний нэгний өглөө хаагар явж хідэн айлаар орох төлөвлөгөөтэй байна. Ой би ч нэг тийм олон айлд зулгадгүй штэ. Ээж дээрээ очино. Ээж дээрээ очихоор манай бүх ах дүүс тэнд цуглчихдээ. Тэндээ том золголтоо хийгээл. Тэгэл том ахыгаараа нэг орчихоо тэгэр тавьчихна. Та нар ер нь хэдэн үеэрээ мэдэх үү? Дээшээгээ. Би дээшээ аавынхаа талыг бол би 12 үе мэднэ. 15 үе мэднэ. Аах за 15 үе мэднэ. А ээжийн тал манай ээжийн тал их бүрхэг. Тэгээд одоо ээж маань багада 7 настай байхдаа 4 настай дүүтэйгээ цуг аав ээжээс өнч оцорсон. Тэгээд айлд зарслагдаж өссөн. Тэгээ хүүхээ мэдэхгүй. Тий. Тэгээ саяхан бид нар судалж явж ээжийнхээ ээжийн нэр мэрийг овг нэр энтрийг бас мэдэж авчихсан шүү дээ. Тий. Манай ээжийн тал тэгээ хоёулахна. Одоо хоёулаа байгаа. Тэгээд нөгөө аав ээжийн нэрт өнгөрцсөн. Тийм нөгөө ээж аваасаа мэдээл аваагүй тэгээ ээж авах нах дүнэргээд болохтой юм байхгүй тэгээд нэг тийм юугаар явцсан. Хамтран зохион байгуулагч Бродвей сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олиена. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Газар Шим Артишок. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Wellness. Дав суучнаас хачин сайхан таарчтай. Тий ингэж тааруулж сайхан. Тэгээд жаахан амссан чи хөлс гараал. Чи одоо давхар биетээ хүн өшөө сайхан амсах хэрэгтэй хэрэгтэй. Энэ ялангуяа цайнаас нэг сайхан уучих. Тэгээ ер нь нэг ийм цайгаа өтгөн чанаад сүүгээ ийм их хийхэд сайхан болдог байхгүй юу? Тий. За энэ дээж. Энийг танд тавь. Дээж намссан юм чи. Гүй зүгээр. За энэ наатханд надад ич. Энд чинь их одоо тэгээ хүмүүстэй сайхан. Тий, хүмүүстэй аяглана. Хоёлаа аялахаас өмнө нэвтрүүлгээд болсон шүү дээ. Тий. Тэгэл аяглаа сайхан. За энэ би ямар ч байсан энэ гурилнаас нь бас оруулчих гээд үзээ. Тэг. Тэгээ нэг будаг шиг цай гэж ярьдаг штеп настан бод. Тийм байгаа үстэй. Тийм ээ. Тэгээ энэ хийцэлчээр баг зэргийн юм гоё гамт орчин. Наад чи ер нь баруун алтаанд байна штеп цай гэж бодороо. Тэгээд бүр баруун зүгдээ бол энэс арай сүүн жаахан баг байдгийг. Яг нутагт нь очиод уухаар, ховд мовдод очиод уухаар жаахан сүүн баг. А би бол жоохон өөрийнхөө жоохон сүүгийн нэг хийдий. Тэгээд гоё. Халуун байна. Тий. Сайхан амттай байна. За ингээд манай маштай цай сайхан. Сайхан байна. Болж гин үү? Таалагдж гин үү? Таалагдж гин. Ёстой сайхан цай байна. Түрүү би чинь тийсгүй шүлс гочоод амссан шүү дээ. Игдээ чи аль нутаг үлээ гарна.
Гарал нь бол манай аав чинь алтай говьлтай. Ааха. Тэгвэл чи бас л нутаг зүгийн цай ууж байгаа шүү дээ. Гэтэ би говьлтад нэг ч очиж үзээгүй шүү. Үзээгүй юу? Манай багтаа хотод ороод ирсэн. За баншны давс. Гэтэ очиж үзнэ. Баншны давс таарсан байна уу? Яг. За би нэг давсан авсаадах тий. Тэ нөө далбар гурилтайгаа. Тий. Тэгээд сүүлтэйгээ. Далбар гурилаа сүүлтэйгээ идэнэ. Тэгээ баншаа дангаар нь идэнэ. За тэгэл идэхэр сайхан бол. За ингээд дундуур нь борцоороод ирд юм л да. Стагчин гоё гэлчхаар тэгэл. Оо баншны давс сайхан таарсан байна. Яг ингэж таарах хэрэгтэй. Одоо бол би таныг үлдээч. Үзэгчтэйгээ үлдээгээд би ер нь жоохон цайгаа ууж идэм юм уу? Яг хоёулаа хамт л дуусчих тий. Монголчууд бол нүүдлээс нүүдэлд, гэрлээс гэрэлд, төвшин сайхнаас төвшин сайханд нүүж оршижсэн. Тэр нүүдлийн соёл гэдэг чинь өвлжөө намарчаа тойрол буугаад байдаг амьдрал биш. Тэр чинь бол байр сэлгээ гэдэг юм байна. Нүүдэл гэдэг чинь тарих оюунаараа ухаанаараа сүнснийхээ гэрлэр дээш дэшээ тэнгэрийн гэрлүүр тэр мөнх тэнгэрийн их гэрэл рүү нүүхийг л ойртохыг л хэлдэг юм байна. Тэгэхээр монголчууд бид гэрлийн дор мөн тэнгэрийн гэрлийн дор үүсэж бүтэж, тэнгэрийн гэрлийн дор ил цагаан амьдарч, тэнгэрийн гэрэл рүү нүүж буцаж оршдог. Тийм тэнгэр энийг чинь тэнгэр заяа гэдэг юм байна. Тэгээ ийм тэнгэр заяатай ард түмэн тэнгэр язгуур гэдэг нь болохоор дээрээс ирж байгаа юм. Одоо монголчуудын сүнс яагаад монголчууд хөх толботой байдаг гэсэн чинь монголчуудын сүнс хөхсөн тэнгэрээс ирдэг юм байна. Хөх сүнс байна. Би одоо нодлын хийсэн тахилгаараа тэрийг гаргаад тавьчих. Хөх сүнс. Тэр хөх сүнс бид нар орохоор хөх толб, хөх нуруу үсгэжсэн байна. Тий, гэтэл бусад одоо намайг болохоор Монголыг магтлаа гэж хүмүүс хэлэх байх л да. Гэтэл бусад улсын үндэстнүүдийн сүнс, хүмүүсийн сүнс, дэлхийн хүмүүст ирдэг цагаан сүнс байна. Тэгээд тэр мөнх тэнгэрт чинь тэр хөх сүнс тийм олон байдаг юм байна. Тийм учраас монголчууд олширдаг юм байна. Тийм хүн чанартай. Тэгээд цагаан сүнснээс хөх сүнсний ялгаатай. Хөх сүнсний энерги цагаан сүнснээс 10,000 дахин их. Тийм учраас монголчууд ч нөгөө харийн 10-20 хүнтэй тэнцдэг байсан гэл гадны энэ одоо түүхэн их сурвалжуудаа шагшаад бичээд идэг чинь учир нь тэр хөх сүнсэнд байна. Тэгэхээр зэрэг одоо бид нар бол тэнгэрийн хөх гэрлэр бүтсэн хөх толготой хөх нуруутай ард түмэн юм байна. Тэгээ одоо бол эний чинь энэ монгол суу ухааныг өөрөөсөө ургуулж, соёолуулж, ургуулж, ишлүүлж, цэцэглүүлж, дэлгэрүүлсэн тэр үндэс нь мөнх тэнгэрийн ухаан байна. Тэр мөнх тэнгэрийн ухааныг л би өнөөдөр оптикийн атом цөмийн цахилгаан соронзонгийн электродинамикийн тэр квантын физикээр батлаад сая тайлбарлаад ингээд ном бичиж дуслаа. Одоо энийг дэлхийд хүргэх зорилготой гэж юм. Тэгээд бид бол яалчгүй тэнгэр заяатай буцаад тэнгэрээс ирсэн тэнгэр язгууртай буцаад тэнгэртэй очиж нэгдэх. Тэнгэр заяатай ард түмэн юм байна. Тэгээд үнэхээр мөнх тэнгэрийн цаг ирж байгаа юм байна. Хөх тэнгэрийн хөх туяан тэнгэрийн хөх туяаны цаг ирж байгаа юм байна. Хөх монголчуудын сэргэн мандах цаг ирж байгаа юм байна. Тэгээд ч энэ цаг үедээ 90 онд бид нар цагаан морин жилээр өөрчлөлт шинжилт хийж өөр зам руу орсон. Одоо хөх морин жилээр бид нар өшөө амьдралын төвшин сайхан хөгжил дэвшлийн сайн сайхан руу одоо морио унаад хөдлөнө гэдэгт бол би цагаан мориор 23 жил хөдлөө. Одоо хөх мориор цаашаа таврагна гэдэгт бол морио сольж унаад явна гэдэгт бол би огтхон зэрэглэцэх байгаа. Хөх морин жил хөх монголчуудад хөх тэнгэрийн хөх хөвөлийг буулгаж ирэх баха гэж найдаж байгаа. Тэгээд монголчууд маань 25 дугаар сууг телевизийн одоо үзэгчид нийт монголчууд маань сар шиндээ сайхан шинэлээд хөх морин жилээ сайхан мухтаад тэгээд хөх морин жилдээ хөх тэнгэртэйгээ холбогдож хөх амьдралыг цогцлоож төвшин сайхны гэгэрлийн цогцлол болсон хөх амьдралыг цогцлоож сайхан одоо хөх морин жилээ ухтаж сайхан амьдарч өнгөрүүлнэ гэдэгт бол эргэлзэхгүй. Тэгээ та бүхэндээ сайн сайхан хүсье. Ямар гоё юм бэ. Хүрээ. Тэгэхээр ерөөсөө юу яах юм бэ? Оюун ухааны нэг том нүүдэл хийх нь шүү дээ. Тийм үү? Тий, ерөөсөө нэг шатнаас нэг шатанд л ахих. Би түрүү хэллээ. Цагаан морин жилдээ бид нар 23 жил давхлаа. Одоо морин маань эцэчлээ. Тэгээ ядарчлаа. Одоо хөх мориндоо мартё л гэж. Яг үнэ. Шинжлэх ухааны сүүлчийн онол бол супер нэгдлийн онол. Тэр супер нэгдлийн онол чинь л өнөөдөр мөнх тэнгэрийн онол байна. Тэр супер нэгдэл гэж юу гэлтийн гэсэн орчлонгийн бүх гэрлийн энергийн нэгдлийг л супер нэгдэл. Тэгэхээр зэрэг тэр шинжлэх ухааны хайгаад байгаа сүүлчийн онол болох супер нэгдлийн онол чинь Монгол суу ухаан тэнгэрийн ухаан дотор байна. Тэр нь мөнх тэнгэр юм байна. Тийм учраас одоо монголчууд бидэнд бол их заяа байна. Их заяа байна. Тэгээ одоо бид нар ёстой яг одоо энэ мөнх тэнгэр шигээ супер нэгдэл болж 2.9 сая монголчууд хоорондоо супер нэгдээд дараа нь 7 тэрбум хүндрэлтнийг супер нэгдэлд уриалгаад дуудаад хөтлөө ингээд явах тийм одоо үйл хэрэг рүү бидрийг дэвшүүлж байгаа ийм хөх морин жилээ л гэж бодож байгаа шүү.
За ингээд нэвтрүүлэгт цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн танд газар шим компани хамт олон Артишок эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй ундааг бэлгэлж юм. За баярлалаа. Орифлеймийн хамт олон танд wellness цувралаа бэлгэлж байгаа. Одоо эрүүл аж төрөх ёсыг бас нэвтрүүлээ. Энэ урайнд ор нэгтцгээе гэж ингэж уриалж байгаа юм аа. За тэгээд энд бол коктейл байгаа, хүнс байгаа, гоо сайхны бүтээгдэхүүн байгаа. За мөн тижээлүүд байгаа. За баярлалаа. Одоо тэгээд энэ бүх компаниудын бэлгэлсэн бэлгийн үр шимийг одоо бүтээлгүй яах вэ? Тий, одоо монголчууд чадхаараа хөдөлмөрлөж байна. За тэгээ нэвтрүүлэгтээ хамт байдаг Таван богд группийн хамт олон та бүхэндээ бас талархал илэрхийлье. Бродвей хоолны сүлжээ рестораны хамт олон та бүхэндээ бас талархал илэрхийлье. Ингээд нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ ингээ үзэгч та бүхэн сайхан амраарай баяртай.